Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Хай сэно, доброе утро. Конничева, тошиба. Одоос гоё өнжөөл нэг кино оруулж байна. За яа. Гэхдээ нэг болцолтой. Та нар тэрнийг Монис уран дээрлэний гуйлгаж туулгаад байлгүй дараад өгч байл да. Тэхв. Лайкны тоо харж гаж хүслээ ангадаг болохоор их хэцүү юм л да. За итгэж байгаа шүү. Окей. Өнөөдрийн киногоор нөгөө дээр үеднийг санал асуулга явуулаад коммент доор нь баахан талцж хэрүүлийн айлм шийдэлцдэг санал асуулгад ялагдал хүлээдэг. Айхтар өндөр үнэлгээ бүхий галзуу киногоо ярьж өгөхөр бэлтлээ. Энэ кино нь бодит явдлаа сэтгүүлсэн бөгөөд дөрүүдийн нэрсэл өөр болохоос бүгд бодит хүмүүс байсан юм. Эцгийн эцэхгүй, туглын тураахгүй. Цогтаа гоё шаана. За кинороо орцгоё. Let's go. 1979 он Солонгос улс. Бөөн цэрэг цагдаа нар цугларчихсан. Дайн болоод байна уу яагаад байна? Нөгөө хойдууд чинь пуужны эсэгчүүгүй юу гэд үймэлдэж байдал Солонгос улсын ерөнхийлөгч Пак Чун-хи өөдгүүлсэн гэсэн мэдээг ерөнхий сайд тас хийтэл дуусгана. За тэгээд энэ хэргийг аюулгүй байдлын хорондоо Чон Дугван ахлан явуулахар болов. Алуурчныг юутаж барьж авсан бөгөөд нүжийг гойжуулсан ямар зоригтой юм хийсэн бэ чи хулгайчаа гэж эрүү шүүлт явуулаа. Өснийх нь өмнөд хэсэгт хойд хэсгээс нь хэдэн болцоо зулгааж аваад суулгачмаар цөөхөн хэдийн хэлгсэн хүчтэйхэн самнуул баг хийсэн одчхоор энэ нөхөр бол өнөөх Чон Дугван. За энийг ба штэ. Хялгсан толгойд гэчээ. Ерөнхийлөгчийн аллагын хэрэг дээр ард түмнийг ихэд айц төгшөөр давтуулсан бөгөөд ямар учраас тэрнийг тонилгож орхисныг чихтэй нүдтэй болгол ажиглах болно. Мань хялгсан толгойд ч баг сошиал инфлюенсер болоод байгаа маа хааш. Хэвлэл мэдээлэлээр яриа өгөө, сэтгүүлчд бүчээд л дагагч магагч тайлж өгнө. За харин энэ нөхөр бол E-Tation киноны гол дүр. Ер нь бид нарын тал гэсэн үг. Цэргийн генерал хүн. Үнэн чударгаараа л энэ хэмжээнд гарч ирсэн жинхэнэ их оронч нэгэн. Юу яа. Цааш та хүний хайлан гэдээ удаад явчих. Тэгэхгүй бол Солонгос нэрнүүд лайтай хэдэн ч пак ким гарч ир толгой дээр хэрэгүүлээ юм тийм биз дээ. Нэг өдөр зэвсэгт хүчний ерөнхий командлагч Йокийн үүргийг төрг гүйцэтгэгч Жун Санху тэрний гэртээ дуудан Сөүл хотын хамгаалтын албаны дараагаар томилох санал тавихад мань хүнч тоожгүй юм байхгүй. Яах юм бэ яах. Гэхэн тэр хүмүүрийн шундаг албан тушаалдж очих сонирхолгүй юм л энгийн дараа хүндээ манай энэ яг л над шиг. За тэгээд зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлийн хурган дарганаар хуралдаж дуусаад байж байтал нөгөө хялгсан толгойч нь сайхан илтгэл байлаа энэ гэж онжигын долоосноо Сөүлийн хамгаалтын албаны даргад E-Tation-ыг биш нүүтэй гүн генералыг шаачуул яасан бэ хөө гэж найзыгаа шахах гэж оролдолоо. Манай орлогч Йок жодомор давраад миний ажлыг заах гэдэг нь үү? Би одоо хэнийг томилох хэсгээ чамаас асуух болж гин үү? Энэ болоо яригч сонсоогүй гэд бодчих. Гэнтэ. Зөв шүү зөв. Энэ улгаж угаасаа нэг л нүдэнд хүүтэй харагдаад байгаа юм. Орлогч Йог хүний хайланг маань дахиад гэртээ дуудаад л Сөүлийг хамгаалах албаны дарга болох гэж ятгахж гарна да. Нөгөөх маань no гэсээр л. Гэхдээ эцэст нь мань дарга хялгсан толгойд болон тэдний хана хой бүлэглэлд энэ албан тушаалыг өгч болохгүй. Улс орон аюул дороод байна нөхөр минь. Чи ядаж хотоо сайн хамгаалах шаардлагатай байна шүү гэж уйраагаад Сөүлийг хамгаалах албаны даргад томилж чадна. За тэгэл ажлаа дөнгөж аваад энэ хана хой гэж яг ямар атснууд байгааг судалж өөрийнх нь доор хүртэл нууц бүлгэлийн этгээдүүд байдаг гэдгийг мэдэж авна да. Энэ бүлэглэл нь маш нууц бөгөөд Солонгосын цэрэг армийн хурандаа генерал командлагчдаас бүрдсэн маш эвгүй бүлгэм юм. Ашиг сонирхол нь ойлгомжтой. Төрийн эрхийг гартаа оруулах. Нөгөө намирсан төгнүүд нь ч хана хойн төлөө амиа хайрлахгүй зүтгэх нь байна гээл. Алан хядагшиж маашаа бөөд. Хялгсан толгойд орлогч өгтөр очиод л ерөнхийлөгчийн хэрэг дээр ажиллаж байхдаа гэрээс нь 900 сая вон оллоо доо. 600 саяыг нь охиндоо өгөөд 100 нь бие аваад 200 нь танд аваад ирлээ. Ямар дэйлгэн. Нөгөөх нь ямар авах вэ штэ. Харин ч бүр наа тэргээ өдөр бүр цаг тутамд мэдээлж бай гэд хөөгд гаргана. Жун Санху орлогч өг маань тухайн аллаг болдог хоолны газар ерөнхийлөгчийг алуулах үед байсан бөгөөд алуурчин буюу ерөнхийлөгчийн хамгаалтын албаны дарга тэнд дуудсан байж таардаг юм. Энэ хэрэгт холбоотой байж магадгүй гэж манай хялгсан толгойд бодоод байгаа л да. Ер нь бол цаад зорилго нь орлогч Йокийг яаж ийгээд торны цаан суулгах. Хялгсан толгойн сайн найз Утайгүн генерал хялгас дээр ирээд чамайг зөөн эрэг рүү намайг хаашаач гэнэ бас нэг салаар үзүүлэх юм гинэ.
Чи балаараа төлбөө очиод эндээ бая гэдэггүй. Гэхэд мань хялгсан толгой ч угаасаа шийдсэн баг юм гоо юу гэж тэгж байх вэ? Хэдүүлээ нэг л зөв алхам хийж чадвал бүгдийг сольж өөрчилж чадна. Тэгэж найзынхаа тархийг гаргаж ирээд богдоо усан чаагаад угаачих. Төрийн эргэлт is coming soon. Энэ зур ерөнхий сайд байсан Чой Хангу дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллахаар болж өнөмөлхөө ялалт байгуулсан байдаг. Хана хой бүлэглийнхэн цуглаад л гударч байх зур хялгас төрийн эргэлтэд хийх хороо танилцуулж. Төр юг байгаа цагт бид нар эзэж олигтой явахгүй. Энэ хавар гэхэд бүгдээрээ ийш тийшээ цөлөгдөж зарим нь бүр ажилчгүй болно. Гэж бүх бүлэгмийн гишүүд генералууд хурандаа нарынхаа тархийг бас л дарвайтал нь угааж өрхөн дөө. За тэгэл шууд бузар үйлээ төлөвлөж эхэлнэ. Зүүн эрэг рүү томилогдохоор болсон болохоор салах ёс хийж ганц нэг тагшим ууй гэж манай хүний хайланг уушин газар дуудахаар болж. Тэгэж саатуулж байх хооронд төр ёкийг элдв саад багтаагаар баримчилж авах төлөвлөгөө юм. Гэхдээ ерөнхийлөгчийн тушаалгүйгээр тэд ийм зүйл хийх нь хууль зөрчсөн асуудал туулах хялгсан толгойд ерөнхийлөгчдөр очин хамгийн сайн чаддаг тарих угаалтаа хийхэр болно. Сөүл хотыг хамгаалах хамаг том дарга нарыг хялгсан бай парти нэрээр дуудаж цаг авч байх зур хялгсан явуулсан 4 хүн ерөнхийлөгчийн аллагын талаарх байцаалтын рапортыг өгнө гэж худлаа үлээн төр ёкийн гэрт очдог. Тэгснээл танаас байцаалт авах хэрэгтэй байна. Хэлц рүү явцгаая. Алуур чин тантай холбоотой хөрөнгө мөнгөний талаар шинэ мэдүүлэг өгсөн. Ерөнхийлөгчийн тушаалаар явж байгаа болохоор дагаад явна. Уулгын төр ёкч үнэр авсан бол та ерөнхийлөгчтэй холбогдох гэтэл нөгөө ирсэн бууны нохойнууд нь ширлээд буу гаргаж ирээд байхгүй бом буудалцсан. Манай даргын толгойд уу туглаад аваад л гарна. Нөгөө уушин газар хүлээж байсан сөүлийг хамгаалах хамаг бүдүүн дарга нар ч төр ёкийг барьцаалагдсан талаар олж мэдэн энэ бүхний ард хялгсан толгойд байгааг мэдснээр ерөнхийлөгчөд бараалгаж байх үеэр нь баримтлах тушаалыг ерөнхийлөгчийн хамгаалтын албанд өгнө. Ерөнхийлөгч бэ ном журмын дагуу уул ажилдаг хүн. Сайдын гарын үсэггүйгээр баримтлах тушаал өгөхгүй. Алиг нь хялгсан толгой бөөн тийлт ядаж байхад зөвшөөрөл батавна гэж итгээд дөрүүлж очоод баримтлчихсан байхад. Гэрэгч буруу тийшээгээ нэгэнтээ хазаачлаа шүү пяндо гэж. Хялгасч фейлдсэн ерөнхийлөгчийнхөөс гараад явах гэтэл хамгаалтын албаны зэргүүд баримтлах санаатай машинаас нь гаргаад байж байтал нэг хэнхэгтэй хурган даргастаа зөвшөөрлгүй ингэж болохгүй гэд болиулаашаа. Тэр зөвшөөрөл өгөх хүн нь барьцаалагчаад байхад хинээс нь зөвшөөрөл авах гээд байгаа юм дээ. Чөтгөр бөмбөд. Тэнэгэлж байгаа хооронд нөгөө хялгсан толгой чин зугтаагаад явчихна л та. Тэгээд баригдан чигж байх. Гэнэч. Мэдээж ийм хэмжээний үүмэн самуу болсон учраас онц байдал зардаж бүх анги нэгтгэлүүдийг бэлэн байдалд оруулж энийг орон даяар шууд дамжуулан энийг сонссон хана хойн хэдэн өвгчүүл сандалцгаад үстэй. Урвагч болчихлоо. Анхнаасаа энэ халцрахыг дагах хэрэггүй байсан энэ гэж байтал мань хялгсан толгойд ч үгүй та нар чи ийм бэлтгэлгүй байсан юм уу? Фейлдүүд угаасаа л урвагч болж амжилттай болвол хөвсгөлчд болох байсан биз дээ. Гэснээ нөгөө хэдийг хэдүүлээ байлдаа шаач. Тайд өөрсдийнхөө мэдлэлд байдаг цэрэг танк юу гэдгийг бүгдийг сөүл рүү оруулах. Гин. Ер нь бол хэдэн салаа манайхны мэдлээс гарч хана хойн урвагч удирдагчийнхаа талд ажиллаж эхэлнэ. Манай хэдэн хэнхэгтэй өвөгчүүлж одоо яах вэ? Хэдүүлээ баларлаа гээл тийм ээ. Хялгсан толгойг л барь гэхэд нь барьсан бол юу гэж юм болох вэ? Хохин өстө. Бүх цэргийн командлагч бүгдийнх нь хамаг том даргаыг барьцаалж гисэн учраас анги салаанууд яг шууд удирдлагынхаа тушаалаар ажиллахаас өөр аргагүй болж байгаа юм. Агаар нь цэрэг, тусгай алба, бүр эле хамгаалтгүй орхин хөлийн цэргийг хүртэл хана хойн хэд сөүл рүү илгээж орхино. Манай хүний хайлан маань арга ухаан сэлж сөүл рүү нэвтрэх гүрнүүдийг иргэдэр буюу тэнд нь зохиомол төвчрөл үүсгэн хаахаар болж өөрийн мэдлийн хоёр гүрээ хааж чаддагч үлдсэн нэг гүр өөрийнх нь мэдлэх биш учраас тэр эсхийг хариуцсан даргатай ярин тэнд хамгаалт гарган гүрийг хаахаар болдогч тэдний яриаг чагнж байсан хаана хойн хулгайчууд буцаж тэр гүрийг хариуцсан дарга руу залгаж бүх дарганаар нэгдэж ийм зүйл хийж байгаа. Та зөв шийдвэр гаргаарай гэж зөвдүүлсэн ч юм уу ягаад ч үгүй юм. Нөгөөх нь шийдвэрээ өөрчилж хамгаалт гаргахаас татгалзсан. Энэ зур нөгөө өвөгчүүл ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авах гэж бөөндөө очиж гуйх ч мань ерөнхийлөгч харин аваа ухаалаг хүн байж шийдвэрээсээ буцахгүй гарын үсэг зурхгүй л гэн. Манай хүний хайлан өөрөө нөгөө асуудалтай гүүрэн дээр очин хаалт хийх гэж байх зур хэнхэгтэй даргастаа тухайн гүүр рүү ирж байгаа хоёр салаа руу холбогдсон буцаад хуаран руугаа явахгүй бол бүгд чинь ялын дээд хэмжээ өгнө гэх шиг. Нөгөөдөл нь тоож байгаа ч юм байхгүй бүр станцаа унтрага шаачнаа. Манай хүний хайлан ИТ-шийн ганцаараа өөдөөс нь гүүр рүү алхаж энтер. Энэ одоо кино юм уу? Хаг нэр кино шүү дээ. Нөгөөдөл чи яг тулж ирэл зогсож байгаа юм. Тэр үеэр манай талын бас нэг дарга 2 дугаар салаа руу залгаж буцчихаа миний хүүхдүүд. Хинт чинь ялц юм өгөхгүйгээд буцаад явж нэг амьсгаа авна. Шадаргатай юу ч олон дарга нартай юм. Бэлава энэ цэргийн орд байсан бол зайлгээ шууд хараа шаачна уу яадгийг.
Хоёрдугаар салаа боцчууг мэдсэн хялгсан үстэй хана хойд байдаг яг тэр хилцсэн шууд аргыг өнгөрөөж угаад буцаж байсан хоёрдугаар салааг эргүүлээд аваад иргээд явуулна. Өнөөхөн ч явж очиод буцаа цөөвөл рүү эргүүлж чадна. Энэ салааны цэргүүд тийрч өгөх гэж байгаа хаа яг тэгэлгүй яах вэ? Хэдэн ч удаа эргүүлсэн төлөв шиг эргэлж байна. Энэ зур хана хойн хэд бүх холбоо сүлбэ танил талаа ашиглан бусад анги нэгтгэлүүдийн дарга нар руу залгаж та нар буу шагаавал энд маш том тайм болно. Орлогч ерөнхийлөгч аюулгүй байгаа гэж мэгээ толгойг нэргүүл салаан даргууд цэргүүдээ сөвлийн хамгаалтанд гаргахаас татгалзах болно. Ерөнхийдөө бүх эрх мэдэл хамаг юм хана хойн төлөвлөснөөр явж эхэлж байна гэсэн үг. Манай ИТ-шин хүний хайлан маань самдарч ийш тийш баахан залгаад тусыг солно. Сөүлтээ хамгийн ойр байх 8 дугаар салааны дарга руу залгаж бид бол их орныхоо төлөө дангараг өргөсөн цэрэг хүмүүс нөхцөл байдал хэцүүдвэл бид байлдах ёстой шүү дээ. Та цэрэгээ яаралтай явуулж өгөөч гэж хөлхөн дээр нь цэцэг өргүүлж 8 дугаар салааг ашгүй сөүл рүү ирүүлэхээр болно. Та одоо дахиад битгий буцчихсан тий. Лайт. Энийг мэдсэн хялгсан хүстөө борох мэн нөгөө хялгсан хүст. За. Ухаан сэлж цэргийн төв штаб руу залган нөгөө баримчилж байхад нь болиулдаг хинхэхтэй таг вестата ярьж манай хэд чинь бослого энэ төр гаргаагүй штэ. Үгүй та хэд 8 дугаар салаага буцаага татчихаа өхөө. Бид ч бас 2 дугаар салааг татъя гэхэд нь за тэг яах вэ гэд сөүл рүү баг ирж явсан хүний хайлангийн панаалсан 8 дугаар салааг буцаага татаа шаачна. Самарч дуусч байна та. Энэ хөлөг нэрээ. Шепасаки. Нөгөөдөл нь угаасаа ацаараа буцаж татах вдэ. Татж байгаа царай гарган гүүрний цаа талаас заваар гатлаад гүүрийг мэдлэлтэй оруулна. Ингээд хөлөгтүүлснаа мэдсэн худлаа үнэн баахан дарга сайдууд цэргийн төв штабыг орхин амиа хавх болон зүгтцгааж байгаа юм. Өстой нэг бүтлгүй ирийн шинжгүй баян буурал руу цөлчмөр зөнгүүд юм даа нэр. Зүгцэн хойгоор нь цэргийн төв штабыг бүрэн эзлэн авч бадлан хамгаалах яамны сайдыг тэндээс баримчилж авна. За ингээд ерөөсөө эцсийн найдвар сөүлийг хамгаалах албаны цөөн хэдэн цэрэг тэдний командлагч ИТ-шин хүний хайлан л болно доо. Манай хүн их нэртэйгээ сүүлийн удаач болов яриiгээ залгаад өнөөдөр очиж чадахгүй нэ хараа. Гэт хоолой зангируулан хилээд байж байтал хүний хайлангийн тослох хурандаа нь бүх зүйл дууссан юм шүү дарга. Бид яагаад ч дийлэхгүй. Та тушаалаа буцаавал яасан юм бэ? Гэхэд манай хүн болоо би бол сөүлийн хамгаалах газрын ерөнхий командлагч. Сөүлийг орхиод хаашаа явдаг юм. Талбайд бүх цэрэгээ цуглуул. Гэхэд нөгөө өтгөн буу гаргаж ирээд тушаалаа буцаана уу? Би таны буруу тооцоолоос бол цэргүүдээ алдмааргүй байна. Гэнтэ. Манай ИТ-шин ч за дүгэ. Үнэхээр шийдсэн бол буудаа бууд. Надад заваалга гэд гараад явна. Нөгөөх нь яаж буудад зөрхлөх вдэ. За тэгээд уртаашаа 4 танк 100 хүрэхгүй зэрэгтэй үлдсэн манай хэд нийслэлийн төв рүү орох хэсэгт хамгаалт үүсгэн хүний хайлан маань чанга эрэгчээр бослогод оролцож буй цэргүүдийг синхруулах оролдогч хийнэ. Гэхдээ тусыг эсэлнэ. Хялгсан үст ч энийг нь сонсож байгаад Тэшин дарга. Та ч одоо яаж бодохороо 4 танкаар биднийг айлгана гэж боддог байна. Таг юм бэ. Гэхдээ манай Тэшин их бууны ангитай аль хэдийн холбогдчихсон. Бүр хана хойн хэдийн оргинж байгаа 30 дугаар хэсэг рүү их буунуудыг онлох тушаалаж чанга эрэгчээр өгнө. Хана хойн хэдэж сандарч хялгсан толгойд өөрөө нүүр тулж очин ятгах гэж оролдогч Тэшинд энээс өөр ямар ч арга байхгүй тул их буугаар газ дээж байж л эднийг дарж авах учиртай юм. 2 минутын дараа их буу галнэн гээд нөгөө хэдэж дууслаа да гээд бажиг шааж байх үеэр бадлан хамгаалахын сайд нөгөө баригдаж ирдэг хулчгар биста чанга эрэгчээр ярин хялгсан толгойтой ам хэлээрээ учраа олсоо. Наад их бууга зогсоо. Ер нь чамайг үүрэгт ажлаас чинь чөлөөллөө. Чи одоо хэнч биш гэж зөнөгөрнө. Энийг сонссон их бууны нэгтгэлч Тэшин генералын командыг дахиж авах боломжгүй гэдгээ хэлж ерөнхийдөө хялгаст зорьсон хэрэгтэй хүрч байх шиг байгаа юм л да. Тэшинч цэргүүдээ бууж өгөхийг тушаан өөрөө хялгасын өдөөс алхаж очин чи бол хүний адаг биз та. Чи Солонгос улсын цэрэг хүний хувьд ч хүнийхээ хувьд ч ямар ч үнцэнэгүй гэж эцсийн үгээ хэлээд баримтлагдаад явна. Энэ хооронд нөгөө хэдэн өвгчүүл бөө найр наадан болж ууж идэлсгээж үдэшлэг юм баярлалдана. Хялгасста парк жокер болоо шаачуу яачуу учиргүй хийнэж минь гэл. Зүүн нэг батлан хамгаалахын сайдчаар нь өөрөө ерөнхийлөгчдөр очин хүсэд байсан төр ёкийг баримтлах тушаал дээрээ гарын үсгээ зурулж авах болно. Аль хэдийн барьж авчаад араас нь зөвшөөр авч энэ одоо юу вэ? Манай талын бүх дарга нар баригдын шоронгийн хадаас болж харин хана хойн хэд төрийн эргэлт хийж чадсандаа баярлалдан бялууга хувааж бүгдээрээ том албан тушаалд очин Солонгос улсыг бүрэн мэдэлдээ авснаар кино маань дууссан. Манай тал ялагддаг нь харамсалтай ч үнэхээр эцсээ хүртэл тэмцсэн ИТ-шин генералаар бахархаж байна уу? Тэгэлгүй яах вэ? Чи бол үзэгч бидний хувьд MVP шүү. За тэгээд ичихгүй дуустал нь үзчихэд хуруугаа гоцоолохгүй гарч марч битгий тэнэгтэрээ хай чи дараарай. Та нарыг хэр сайн байхаас хамаарч дараагийн киногоо үзүүлнэ. Хаажгүй.
Тэр болтол түр бордоо заваа битдэг минь.